Хаан улдургийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хогны цэг дээр болохоор EBRD-гийн цуцлтгүй тусламж болон зээлээр хэрэгжсэн барилгын хог материалыг дахин боловсруулах үйлдвэрийн төсөл бол дуусч ашиглалтын үйлчлэлийг эхлүүлэх ажлыг бол эхлүүлээд байна. Нийслэн засгийн тамгын газрын захиалгаар Европын сэргээн босгалтын банкнаас энэ барилгын хогийг ахин боловсруулах энэ үйлдвэрийг бол байгуулж өгсөн. За Монгол улсын одоо хэмжээнд Улаанбаатар хотын хэмжээнээс барилгын хогийг дахин боловсруулж ирсэн одоо түүх байхгүй. Ашиглалтын хугацаа дууссан барилга байгууламж автомаас гарсан хуучин боржоороо явган хүний алга замууд гэх мэтлэн барилгын хог хаягдлыг үйлдвэр дээр ботлох зориулттай. За нэг цагт 150 тонн хогийг ботлоод англин ялгаад төмрүүдийг сорж авах ийм зориулттайгаар энэ үйлдвэр ашиглалтанд орсоо. Барилгын материалуудыг дахин ангилаад замын суурин болон бусад барилгын материалд ашиглахаар ийм зориулттаар хийгдсэн байж байгаа. Төслийн хүрээнд нийтдээ 27 шиг машин техник, ботлуурын үйлдвэр, офисын барилга, гаражийн барилга, за ингээд ирээдүйн 20 жилд ахын болон барилгын хогийг хүлээж авах 2 давхар мембран давхартай ийм одоо 20 га талбайг бэлдсэн байж байгаа. За эндээс одоо гарсан борооны ус нь доошогоо хөрс рүүгээ нэвчихгүй тунгааг урдгаа авах эрүүл ахуйн ариун цэврийн шаардах хангасаад Монгол улсын хэмжээнд сарын ганц хогны цэг байгаамаа.